За манайхаа унтахаас өмнө нэг сайхан 50k-ийн хов сонсцгоочих. Манай ах чинь бүр яг нэг эмэгтэйтэйгээ бүр 5-5 удаа үерхэж байгаанд баригдсан ирнэ гүрийгээд байгаа юм байна. За баригдсан ч гэж юу нь бол үерхлийн цуврахлаа л та. Ий Чуён гэж энэ эмэгтэй After School хамтлагт байсан одоо жүжигчин хийж байгаа гинэ. Гэтэ би бол их олон киноноос харж байгаагүй юм билий. Саяхан 4 сарын 27-нд өөрийнхөө инстаграмда нэг юм зураг нийтэлсэн гинэ. Стори доо шүү. Тэгсэн чинь нөгөө гэрхаан нутгийн солонгосчууд чинь ард нь байгаа толилноор нь ард нь байгаа тэр уран зургаар нь тэгээд өвөр дээр нь сууж байгаа муурыг харангуутаа oh my god энэ G6-ны герт байна. G6 энэ хоёр үргэж байгаа юм байна. Буцаад нийлцсэн юм шүү гэдэг одоо ингээ бүүн юм болж байгаа зэрэг цаагуурчаа. Тэгээд нэрнгээсээ яг адилхан толь Тэнгүүтээ тэр уран зургийнх нь булна нь яг адилхан навч цэцэг болсон. Муурных нь өнгө, муурных нь хүзүүвч нь яг адилхан байгаа хгүй. Тэгээд энэ хоёрыг гэрт нь болцсон юм байна. Энийг тэрийг гэдэг одоо ингээ бөө юм болж байна. Хамгийн анх 17 онд баригдахдаа энэ их чинь бичлэгийг инстаграмдаа оруулчаад бушуухан устгацсан гэж байгаа хгүй. Тэгэл тэрнээс нь хойш хүмүүс бөө юм болоод мөрдөж тагнаад ихсэн чинь нэрнгээсээ G6 болохоор Weibo гэдэгт хаягтаа их инстаграмдаа оруулсан зураг моргнууд нь ингээд яг нэг газарт адилхан зургнууд байсан гэдэг байгаа хгүй. Тэгээ өөрсдөө болохоор үерхдэггүй найз нөхөд ч юм уу ажлын харилцаа холбоотой л гэ гүрийгээд идэг гэсэн. Тэгээ одоо 17 оноос хойшоо 2025 онд хүртэл баригдчихад бас арайч гүрийхгүй л үүд те. Ер нь л үргэж байгаа юм шиг байна өө.